байхгүй мөнгийг нэг тал явингийн үлгэрээр одоо ингээд нэг юм цалин нэмэгдсэн юм шиг одоо ийм ойлголтууд өгч байна. Тийм учраас Норон Баяр сайдын эхний улс төрийн алдаа бол тооцоогоо дутуу байсан. Үйлдвэрчний хэвлэлдээ маш муу хэлцээр хийсэн. Тэгээд дахиад дээрээсээ өөрийнхөө одоо 130 мянган багш ажилтнуудынхаа 1.3 их найдын цалингийн нэмэгдлийг дутуу 620 төгрөгөөр батлуулсан нэгдүгээр алдаа. За хоёрдугаар алдаа бол Норон Баяр сайдын алдаа юу байсан бэ гэхээр өөрөө дур мэдэж тийм ээ цалингийн бүтцэд өөрчлөлт хийсэн. Үйлдвэрчний хэвлэлдээ хийсэн хэлцээрээр энэ цалингийн бүтцэд өөрчлөлт хийдэг. Цалингийн бүтэц гэдэг өөрөө юу вэ гэхээр хөдөлмөрийн тухай хуулиар цалин үндсэн цалин, нэмэгдэл цалин, нэмэгдэл хөлс, тийм ээ амралтын мөнгө, урамшуул, шагнал урамшуул. Энэ 5 бүтэц байдаг. Тийм ээ. Хоол унааны мөнгө бол үндсэн цалинд ордгоо. Тэгэхэд одоо өөрөө өнөөдөр Монгол улсын хүчин төгөлдөр одоо үйлчилж байгаа хөдөлмөрийн хууль. Тийм ээ. Монгол улсын засгийн газраар одоо батлагдсан нэмэгдэл хөлс урамшуулалттай холбоотой бүх журмууд нь өнөөдөр одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаад өөрөө дур мэдэж цалингийн бүтэцэд өөрчлөлт хийгээд одоо юу гэдгийг би одоо жишээ аваад хэлэхэд багш нарын цалингийн нэг карманд нь эн чинь үндсэн цалин шүү. Нөгөө карманд нь энэ чиний нэмэгдэл шүү, хоол унааны мөнгө шүү гэжсэн мөнгийг очиж нөгөө карманаас нь өөрт нь хэлэхгүй суулаад энэ ингээд чиний цалингийн нэмэгдэл шүү, эн чинь хоол унааны мөнгө тэр нэмэгдлүүч орсон шүү гэж байгаа одоо хурам ихэлж байгаа гэдэг шүү, тийм ээ.